Монголын төр шашин соёлын нэр зүтгэлтэн анхдугаар богд өндөр гиган зан бодрын мэлмиг эсний 390 жилийн түүхэн сайн ноён хаан аймаг үүсгэн байгуулагдсны 300 жилийн эртний түүх дэх Монгол улсын нийслэл хар хорон хотыг бүтээн байгуулах, сэргээн босгох, төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн
цаг үедээ давтаж байгаад баяртай байна. Өндөргийн Занбаатарын мэлмиг хийсний хувьд Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг соёл, шашин шүтлэг сэргэн мандсны түүхэн ой юм а. Миний зохиосон соён бүсэг дэлхийг бүрхэн гэсэн өндөр гэгэний бошиг биелэлээ олж Монгол улсын онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоож алтан соён бут тугаа мандууллаа. Мөнх хөгтөнгөрийн хүчин дор Монгол улс минь мандан бадрахалтгаа. (1500-аад оны одоо ихэнх үеэс эхлээд Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрж эхэлсэн. Үүнийг бол одоо бид 3 дахь дэлгэрэлт гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бурхны шашин дэлгэрсэн үйл ажиллагааг монголчууд нийт монголчуудын энэ оюун санааны нэгдлийг хангахч гол хүчин болгож ашиглах ийм улс төрийн одоо арга зам гарцыг олж харсан байна. Гэтэл Өндөргийн Занбаатар бол үндсэндээ шашны агуулгаар үзэл санаагаар Монголын төрийн одоо гол үзэл санааг тээж явсан. 1634 онд Монголын сүүлчийн хаан Лэгдэн тэнгэрт хальсан. Манж Чингүрэн бол үндсэндээ асар их хүчтэй босч ирсэн. Энэ Өндөргийн Занбаатар 1635 онд мэлмиг ээж 1639 онд Жавзандар нутгийн дүрээр одоо тодорсон. Манай өвөрлөгч одоо нийт хошууд бол үндсэндээ Манжин төрийн чиг баримжааг бол барьсан. 17 дугаар зууны 2 дугаар хагас бол монголчуудын хувьд ээдрээ үемэнтэй жил. Өөрөөр хэлбэл монголчуудыг дахин одоо хүчтэй сэргээх хин эсрэг гадаад одоо бодлогууд бол явж байсан гэж ингэж ойлгодог. Тэгэхээр улс төрийн ийм нөхцөл байдлын үед Өндөргийн Занбаатар ертөнцид мэндэлсэн юм а. Өндөр хөгөө тэнгэрийн хэн ариун салхаараа дислуудан өврийн сайхан хангайн хаан алтан додом тэгдүшүүлэн өвгдээд зин мандуулсан сүр хүчийг дархадан өрдөг
түүхийг дөргүүлсэн домог сууг зардан алтан ургийн задгамж өндөр гигантний бүтээсэн агваа утгт бидэгдэл соён бүшүтэнэн залсуу соёл бүсгийн одоо бяраагүй юу дэтгэм үсэг бол соён гэдэг энэ бэлэгдэл бол бэлэг тэмдэг бол өнөөдөр бүх Монголын одоо төрийн эсвэлт болоод Монгол угсаатны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болоод 5 твэг Монгол улсын төрийн талбаанд мандж байгаа энэ бэлэгдэл. Үндсэндээ тусгаар байх, эв нэгдэлтэй оршин тогтнох, сонор сэрэмжтэй байх, шашин ёс суртлаа одоо хэвээр хадгалж явах гэсэн гүн утга бэлэгдлийг агуулсан байдгийг бол бид сайн мэддэг л дээ. Чингис хааны алтан ургийн хөвгүн болж мэдлсэн онцгой чухал юм. Нэг үгээр хэлэх юм бол агуу Чингис хааны үйл хэрэг хожимдон одоо номын авшгаар дахин мэдлж байгаа гэсэн шиг юм утга гарч ирнэ. Улс аврын хэмээвээс үндсийг нь авар. Үндсийг нь аврын хэмээвээс сэтгэлийг нь авар. Сэтгэлийг аварсан цагт би хаашаа холдох вэ? Биеийн бөхөр ганцыг ялмай. Сэтгэлийн бөхөр олныг хураамай. Энийг улсыг хураахад эвт сэтгэл, эйт ёс чухал. Элдний хуцаар эзэн сууч, эрдмийн чанараар төрийг засах чухал. Эгнэгт санагтун, амар амгаланг арга хүчээр тогтоомой. Алтан ургийн модыг хугалваас садих амрах өчргүй болно. Агуу дээдсийн үндсийг тасалваас шонхор суух чулуугүй болно. Цэх өндөр язгуур минь хөх тэнгэрийн санаа юм. Сэцэн манд хай хатам минь энэ улсын их юм аа. Өнөөдөр монголчууд бид алтан ургийн хэлхээ болж бидэнд Монгол төрийн голомтыг өнөөдрийг хүртэл бадрааж авчирч өгсөн өндөр гигэн Занвазар гэдэг энэ агуу хүний мэндэлсний 390 жилийн ойг улс даяараа тэмдэглэж байна. Дотоод ингэрт минь заяасан 7 нугны минь ачис гадаад ингэрт минь ирхэлсэн ганц охины минь хойчис эзэнт төрийн тамгыг бат атгах болтугай эрхэт түмний хэргийг чанд бүтээх болтугай эм хүн боловч улсын хатвчийг сахидгийм энхэр хатан боловч хааны тавчийг бөхөлдгийм заяасан үрс минь хаадын удам зассан төр минь Монголын голомт. Гэрсэнж жалаар хүн тайж би архалахын 13 отхийг алгандаан атгаж зүрхэндэн багтаав би. Алсын бодолт зөөлөн сэтгэлд автай сайн аж хүүгэн аминчлан хайрлаж өсгөв би. Алтан ургийн минь хэлхээ бүү тасраг ариун голомтын минь чагтаг бүү сулрагэ.
хайрлахын дээр хайрлууштай хас төрмөн билээ. Эндэрхүйн дээр эндрүүштэй элгэн ургамын билээ. Эй химэрн хүүдэн аптайсан хаан би энэхүү сургаалаа үлдэн эцэг дээдэс хаадынхан эрхэм санааг уламжилнаа. Ив хагарч илд мохох цаг ирвэс. Эй алдарч итгэл мөхөх үе тохиолоос. Хүчтний өмнө хүчгүй буруутай үлгэрийг сөрж хүчээ нөөж дотогшоон асаж явтугай. Мөртөн дээдсийн хямар чамайг ивэх болно. Монголын заяа их билээ. Тэнгэр түшин. Өндөргийн зан базрын уугуул нутаг бол одоогийн хангай нуруунаас хэрлэн оном туулын их хүртэлхийн газар нутаг, дээрээс нь Сэлэнгийн сав нутаг багтаж байгаа. Тэгэхээр энэ өргөн уудам нутагт түшээ таныхан Монголын төв голомтыг сахиж тэгээд тэр дотроо өөрийн одоо угсааны алтан ургийн хүнийг Жавзан дар нутгийн дүрээр тодруулж Монголын бурхны шашны гол ачааг үүрүүлж исэн юм төвхтэй. Тэгээд энэ анх дугаар богд гэгэн дүрмжлэгдснөөс хойших түүний үйл ажиллагааг харах юм бол үнэхээр энэ монголчуудын дунд одоо бий болсон эвдрэл хагарлыг зогсоох, нийт монголчуудын оюун санааны эв нэгдлийг хангах улмаар Монгол улс цаашид оршин тогтнох, үндэстэн оршин тогтнох гол нөхцөлийг одоо энэ шашны үйл ажиллагааг тойруулан эв нэгдлээ хангах чиглэлээр явуулж өгсөн ийм төвхтэй. Шамбулын орноос нарангаман хэвэсэдэ өндөр богд минь залларнада гэрэлдэн ойссан нашэвэнар бид нар чин гэмэзэн хичээдэ Тунгалага дүртэ багадэ базвал тулайжилдэн залсанда томчигэ баяртай синти болло түшлэгэн сэгсэрч тавиад хүлээсэндэ хөө Жаргал зовлон хасад сон харваад жамлуу цогцол тасраад сайхан нацагийг хүлээсэн нэрид чинь сэтгэл уйсаад Алтан ургийн хин
ихэд үргэлжлэл анх дугаар богд багш минь аштын заяагаар учрах эмнаас үнтэй орно аварл юрэлто датгас имахо Түшээд хаан эцэг минь үү? Төмөн хувраг олон минь үү? Эрдний татан ижи минь үү? Элбэрэл дард олон минь үү? Их жаргах болтугай мөнх орших болтугай. Далайлам Банчин богд тэргүүтнээс Лавзан Дарнатын одоо хуйлгаа мөн хэмээн атламжлаад хаунастайд нь бол намын ширээнд залсан байна. Өндөр гэгээн зориулаад даншиг наадмыг бол монголчууд өргөн дэлгэр хийдэг болсон. Яг энэвээс эхлээд бол одоо бидний энэ бүхийн цол дуудах, морины цол дуудах энэ үйл ажиллагаа бол энэ үеэс ихтэй гэж юу үздэг юм. Дугаар богдыг замхад төмөн төрхөрөн шуугаж ард олон адгаан хавсарч өргөн цэнгэл наадмыг үүсгэн өнөр одуудаан цуглаваа. Энийг наадам онхор хутагтын хээрмөр төрүүлсэн тул үүнийг төмөн хэмээн нэрийдэн эзний биш Тэнгэрийн хөдөг болгон онголж сэтэрдэж байсан. Үүнээс хойш даяар төмнийг баясгахаар даншиг наадам хийдэг болжээ. Уурс хүлэг минь тэнгэр тэн тэмүүл гуутай бурхтын нутгаан зор сэтэрт хүлэг минь онгон яв сэрүүн хангайда чөлөөтөө нисэ хэмри мөр минь салхинд л эдлүүл хий салхи шиг шуургалан нисэ. Морин сүлттэй Монгол хүний хиймэр нөөрөн Тэнгэрийн хиймэр. Морин сүлттэй Монгол хүний аз нөөрөн Тэнгэрийн салхи. Морин сүлттэй Монгол хүн ертөнц даяхнаа явгарахгүй билээ. Морин сүлттэй Монгол хүний хиймэрэн дандаан өөдөн билээ.
Занвазар гигантны бүтээсэн бүтээлүүд бол зөвхөн монголчууд юм биш. Ерөөсөн хүн төрөлхтний сайн сайхны талаарх төсөөллийн дээд хэмжүүр болж үлдсэн. Дорн зүгийн одоо Микель Анжела юм байна гэж. Энэ бол дэлхийд дахин түүний бүтээл үнэлэгдсэн энэ үнэлэлтийг бол хэлж байгаа хэрэг. Микеланжело Христийн Занвазар бол Буддийн номлыг та бидэнд өөрийнхөө бүтээлээрээ хүргэж. Сэтгэлийн хүрдний бясалгалда өргөн түмнэн багтаая. Шижир алтан нар мэт мөхөлгүй мандан бадрах болтугай. Өндөр гэгээнийхээ 390 жилийн ойд зориулаад манай Өр хангаан аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн бүсгүйчүүд маань санаачилж 1700 гаруй иргэд, ээжүүд, эмэгтэйчүүд энэхүү сайхан санаачлагад өргөл хандваа өргөж ногоон дайрах шүтээнийг одоо зэхт наамал торгон зургийн аргаар бас бүтээж их ойдоо бэлэг барьж байгаа. Занвазар гигантны тэргүүндэн өргөмжлөн сая гигэн ламын гигэн тэргүүд хотог товилгаад дамнар их Монголын хойчин төлөө залбирваа. Энэрл нэгүсэл адистдын дээдэд залбирваа. Өндөр гигэн Занвазар дээдс маань нэг л хүн байсангүй. Суут бэлэг оюунд монголчуудын ирээдүйг бошол үндэнгээр үзүүлж явал монголчууд маань сайн сайхан байх уу? Явал ирээдүйд улс орн маань тусгаар улс суулж байх уу гэж энэ бүгдийг ном эрдэм чадлаараа бидэн замчилж, түүчэлж, замыг маань заасан ийм ачтан. Нээлтийн үеэр 100 гаруй лам хуургууд монгол хэлээр жанлуу тусал ном уншиж өндөр гэгээнийхэн залбирлыг төв төвшин байлгах, гадна дотны хямралыг арилгах тэр залбирлыг нь бас түмэн олондоо түгээлээ. Урд одоо эргэлжин мөргөлчин хүмүүс төвдөд чад Монголоос ирсэн гэхэд галахын 50-д мөргснөө гэд мөргөөгүй мөргөл тавьдаггүй байсан гэдэг, мөргөөдөггүй байсан гэдэг. Тэгээд галахтаа ирээд тэр 50 гэдгийг газрыг хайсаар 9 зүйлээс өөр газар олоогүй гэж. Тийм болохоор 9 зүйлийн өндөргөөний мөндлсөн газар байл газар их ажил чалвартай дээдс богд нарын мэндэлсэн ийм газраа.
наадам бол одоо өндөр гэгэний энэ 390 жилийн ойн бүтэн жилийн хугацаанд үргэлжилж байгаа ийм арга хэмжээний одоо оргил хэсэг нэ гэж одоо миний хувьд бол ойлгож байгаа. Монгол улсыг өнцөг улам бүрд ажиллаж байгаа одоо энэ ард түмэн маань энэ сайхан агуу хүнийхээ одоо энэ авшиг эрүүлээр ажил амьдрал нь одоо өнгөтэй сайхан байж бизнес улс төр нийгмийн ажил нь бол одоо мундаг сайхан байгаа гэж одоо манай ахын дууд энэ баяр наадмыг зохион байгуулж авах үе үеийн комиссийн юм бол хэлж байгаа. Тэгэхээр энэ хүний одоо энэ баяр наадам бол одоо яалтчгүй Монгол түмний одоо хүн бүхний оролцох ийм сайхан баяр наадмаа гэж одоо амиг удирдлагын хувьд бол би ойлгож байна. Энэ бол монголчуудын баяр. Тэгэхээр цаашдаа 10 жилийн дараа нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО-гоос шийдвэр гарч олон улсын хэмжээнд тэмдэглэх 400 жилийн одоо тэмдэглэх ийм цаг одоо 10 жилийн дараа дохионо гэж би итгэж байна. Өнөрлөн омогш хад толгод хатаа хазар дарн тэмүүлэх хидэлхи атэрна зурхайр гэж гарахад наран сугарна зоны гэлдэж хурдлахад дэлсэмэрнэ зоны гэлдэж хурдлахад дэлсэмэрнэ Болсон баяр наадмын аман хүлээний одоо аргагүй эдгээр хүмүүс одоо өнөөдөр даваахад энэ үйлдвэрээр хэн сайхан үйлдвэр одоо бүрэн маягаар бүрдсэн наадмын одоо баярлалаа. Ханиун ходын төвөргөн хогон нэмсэн Монголоо амгай хацаачдан үрсгэн уяа сэргэн араядан тогтооход цолбуур ирчэлнэ аймгийн гадыг тархад харабудана айдортод сахад салих амарна айдортод сахад салих амарна хагрухан трин махтал эргдомдрхнадам тавром монгом эмэлдэ эцнэн гойснанадам хагрухан трин салихын тогнэн эпсан Бид бүхэн 1995 онд 9 зүйлийн хүндэд Өндөргийн богдынхаа анхны хүү цогцолсон газар 360 жилийн ойг тэмдэглэж байсан бол үүнээс хойш 10 жилээр бид бүхэн 10 өөр хангачууд бид монголчууд бид энэ дэлхийн сод хүмүүнийхээ тэгшхойг тэмдэглэж ирсэн юм уламжлалтай олон ажлуудыг энэ жил бид зохион байгуулж байгаа. 7 сарын эхний өдрүүдэд бид нар Английн Кембриж их сургуультай хамтарч өндөр гэгэний өв соёл гэсэн олон улсын эрдэмтдийн хурлыг зохион байгууллаа. Бид нар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагын дагуу өндөр гэгээнийхээ бүтээлүүдийг ЮНЕСКОд бүртгүүлэх ажлыг энэ онд эхлүүлж байна. Өндөр гэгээн нийгмийн дэлгэхэд өргөн төмөн залбирч тосов. Шамблын орноос гэрэл тодорч шар цэцгэн бороосгоноо. Ихэгэнт нийгмийн дэлгэхэд эдгэн төмөн залбирч тосов. Морин хуур эгшиглэж огтов. Монгол төмөн сөгдөж мөргөв. Томоохон үйл явдал болохынхаа өмнө буюу наан нь тэр үйл явдлыг зөвнсөн юм шиг нэг тийм үйл явдал болоод байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм мэдрэмж надад төрдөг. Харин тэрнийг өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд соёл урлагаар дамжуулж өндөр гэгээнийхээ тухай танин мэдхүн ойлголтыг хөөхд залуучууд
хойч үедээ шингээж өгөх зорилготой нээлт хийхийг л зорьсон юм. Түүхэн тэмдэглэг гэж үлдсэн баримтууд дээр судалгаа хийж эрдэмтэн докторуудын түүх судлаачдын зөвлөгөөг сонсож тэдэнд байгаа материалууд мэдээллийг сонсож наадмын нээлтийн зохиолыг бичлээ. Ерөнхий найруулагчаар нь ажиллалаа. Монголчууд даяараа, дэлхий даяараа Монгол туурхтан, Монгол үндэстэн энэ наадмыг үзэн сонирхож байна. Энэ түүх бол цаашид үргэлжилнэ. Бид 400 жилийн агаар, өндөр гэгээнийхээ мэдсэн 400 жилийн агаар 4 саяулаа. Сайхан наадам 4 саяулаа тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг миний бие итгэлтэй байгаа. Тэгээ энэ бүх ажлынхаа үр дүн гарахад хамтарч ажилласан, оролцсон, санаачилсан, оройлон манлайлсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн халуун талархлыг өөд нь өргөн дэвшүүлье. Амтгоор өгд өндөр гэгээн зан үзрийн мэлмигээсний 390 жилийн ам баяр наадамдууд ер нь энэ цагийн шилдэг хүчнүүдээр нь бараг бүгд л хүрэлцэн ирж бас үж үзэхэд бэлэн болоод байна. Хөндийн салхи холдон ирж ном хорсон өдөр сайхан ирж хүүд энжин чимэгээ өдийн махнаас өсөрч гарсан химроод мэ Монголыг эрмэг хүчит бөхчүүд ер нь Өвөрхангай аймгийн аймаг маань маш зохион байгуулалттай маш их өргөн наадам болж байна. Энд дамар малнууд урдч ямар ч хэлэмгүй байна. Бүхэн сайхан барилж бүхэн юм байх мөн сайхан болж сайхан наадам болж байна. Нүнд би маш талархан баярлж байна тийм. Зүүн мордоод байдаг. Хангай ургийн зүүн гар шууд дотор өхийлдөөд аригшин суулгачлаа. За энэ байрлалаас бол босоод ирж бол магадгүй. Улсын арслан Орхон баяр, улсын арслан Бямботхон хоёрын барилдаа. За мордсон байгаа улсын арслан Орхон баяр араар нь хашиж мордсон. Монгол төмний оройн дээд шүтэн ангатгаар өгöd өндөр гэгээн зан базар маань
Мэлмиг эсний 390 жилийн өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. Монгол Улсын засгийн газар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний тамгайн газар олон хүмүүсүүд оролцож дэмжиж энэ сайхан баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Одоогоос 30 жилийн өмнө 1995 онд өөрийнх нь төрж мэндэлсэн 9 зүйл суманд зохион байгуулагдсан энэ анхны даншиг наадамд би барилдаж төрүүлж байснаа эргэн санахад их багтаа сайхан байдаг. Монгол хүннээс дэлхийд одоо хэн яригдах вэ гэд ингээл үзэх юм бол Чингис хааны дараагаар өндөргийгэн яригдана гэж ингэж би боддог. Тэгэхээр Оросын эзэн хаантай энэ тэнцүү харилцаж шинэ гарч ирсэн Манжичин улсын Инка Монголын хаантай энэ тэнцүү харилцаж чадж исэн хүн бол түшээ таныхан тэр дундаа өндөргийгэн санаацар. Өндөргийгэн санаацар байна. Монголчуудын монголоор навчулсан, Монголын соёлоор навчулсан ийм одоо суу билэгт төрийн зүтгэлтэн. Нийт Монгол туурхтны ижилслийг одоо илтгэх гол хүчин зүйл болж өнөө хүртэл одоо явж байна. Миний энэ үсэг бол ирээдүйд дэлхийд дахин мантлима гэж хэлсэн бол үнэн болоод өнөөдөр бол Монгол улсын төрийн талбай, Монгол улсын хөлөг онгоц хаа байгаа газар бол энэ соёлын өсгөнөө ингээд мандаж байгаа юм учиртай маань.